ямар осолд илүү өртдөг вэ? Хүүхдүүд орон гэртээ байхдаа ахуйн осол гэмтэлд илүү өртдөг. Тэрнээс сэргийлэх боломжтой гэж телевизээр эмч ярьсан. Жишээ нь цонхны давцсан дээрээс унах, халуун савта цай ус татснаас болж түлэгдэх, тоглоом залгих, хагах зэрэг осол гэмтэл ордог гинэ. Тэгвэл аав ээж, асран хамгаалагч нар яах ёстой вэ? Эмчи ярьснаар бага насны хүүхдийг ганцаарнг нь удаан хугацаанд орхихгүй байх. Цонх тагтны доор тавилга, эд хогшил тавихгүй байх. Хүүхдийн оронд зориулалтын хашлах хийх, хүүхэд тоглож дуусангууд тоглоомуудыг хураах, эндүү халуун тоогоог хүүхдийн гар хүрэхгүй газар байршуулах, хүүхдээ хооллож байхдаа зэрэгцэж хооллохгүй байх, халуун хоол цайг хүүхдээс хол тавих зэргээр хамгаалах энгийн аргууд байдаг талаар ярьсан. Ер нь эцэг их асран хамгаалагчийн харааг хяналт хүүхэддээ тавьж буй анхаарал халамж хамгийн чухал шүү. Хөөх, миндээ маш олон зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй юм байна, тийм ээ? Тийм шүү. Эцэг их асран хамгаалагч та бүхэн бяцхан үрсийнхээ өмнө хариуцлагатай байж хүүхэддээ аюулгүй ээлтэй орчинг нь бүрдүүлээрэй. Бидний зөвлөгөөг гэрийнхэндээ найзуудтай дамжуулж хэлээрэй.